шүү. За энэ бол маш сайн төсөл орж ирж байна. Би энийг одоо дэмжиж байна. Монгол улс бол өнөөдрийг хүртэл одоо өөрийнхөө хэрэгцээт оргил ачааллын үед хэрэгцээтэй эрчим хүчнийхээ нэг хэсгийг бол Оросын холбооны улсаас авдаг. Монгол улсын эдийн засаг бол бас тэлж байгаа учраас жил болгоно нийт хэрэгцээний хэмжээний 5%-аар нэмэгдээд байна. 5% нэмэгдэнэ гэдэг бол 50 мегаватт гэж нэг аймгийн одоо хэрэгцээний одоо ийм одоо станц томоохон аймаг. Манай Дархангол аймаг ихтэй бас нэг 28 мегаватт, 35 мегаватт гэдэг ингээд үсгээр бол нэг бүхэл бүтэн том хотыг хангах хэмжээний одоо хэрэгцээ жил болгон гараад байгаа. Тэгээ энийг зохицуулж байгаа гэдгээр их онцлогтой гэдгийг би бас хэлэх гэж байгаа юм. Энэ төслийн бас нэг ач холбогдол нь бол импорт бол нэг дахин багасж байгаа. 100 мегаваттаар буурна гэж. За миний тоосч байгаагаар бол нэг оргил ачааллын үед нэг 200 мегаваттыг авдаг гэж үзэж байгаа. Тэгэхээр нэг 50% хэмжээнд одоо буурчнаа гэсэн ийм одоо тооцоо бол байна. За энэ дэх үед 90-ад оноос эхлээд энэ хөлийн бомбуудыг энэ одоо тухайн улсаас авч ирсэн, Орос талаас ч бас авч ирсэн. Ялангуяа Хятад талаас их авсан. Одоо дорнд байж байгаа тэр хавирга, бичигт. За тэгээд энэ Бургастаа байтаг гэд зарим нь ч одоо хаагч байгаа баг. Энэ бомбуудаар одоо авч байгаа тэр асар өндөр өртөгтэй 14-5 центээр авч байгаа. Энэ хэвээрээ байгаа юу? Энийг одоо буулгах тэр нар салхины одоо станц болгож солих барих энэ чиглэлийн ажил одоо юу хийгдэж байна гэсэн ийм асуулт байна. Энэ Монгол улс одоо нар салхины ялангуяа салхины асар их нөөц байгаа шүү дээ. Дэлхийд одоо 3 урс салхины 3 урсгал байдаг. Тэрний нэг нь одоо Монголын говьор дамждаг гэж байгаа. Энэ одоо салхины эрчим хүчийг одоо бүрэн ашиглаж чадах юм бол бүгд найрамд Хятад улсын хэрэгцээ хангах ийм одоо нөөц байна гэж одоо эрдэмтэд гаргасан байт юм аа. Тэгэхээр энэ нар салхины станц одоо ялангуяа одоо салхины станцыг одоо хөгжүүлэх чиглэлээр ямар одоо боломжууд ямар судалгаа хийгдэж байна. Энэ байгаль орчиндөө ямар нөлөөтэй байна. Одоо бүгдүүдийг сайн сайхан гэж хэлэх бас хөвгтэй шүү дээ, тийм ээ. Байгаль орчинд одоо энэ сэргээгт эрчим хүчний сөрөг нөлөөллүүд гэж ямар байдаг юм бэ гэсэн ийм одоо асуулт байна. За энэ нэг ноцтой асуудал бол Монгол улс эрчим хүчний системийн тохируулгыг өөрснөө хийдэг. Оросын холбооны улс хийдэг гэж. Тэгэхээр энэ төслийг одоо хэрэгжүүлснээр энэ тохируулах хийх тэр боломж өөрөөр манай улс өөрөөсөө тохируулах хийдэг боломж нэмэгдэнэ гэсэн ийм зүйл бол танилцуулга байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол их тийм ач холбогдолтой ийм төсөл болж байна гэж ингэж үзэж байгаамаа. Тэгээд ер нь цаашдаа одоо бид ямар бодлогод барих вэ? Энэ эгийн голын усан цахилгаан станц гэдэг маш их хэмжээний мөнгө зарсан. За усан цахилгаан станцыг барих төсөл маань юу санаачлага маань одоо ингээ хаягдсан уу? Цаашаа үргэлжлэх үү? За хэрвээ энэ дэлхийн одоо байгаль экологийн системд нөлөөтэй гэж үзэж байгаа бол тэр хэв цөөрмүүд байгуулах, нуур байгуулах, нэг хэсэг усныхаа хэрэгцээг Монголд авч үлдэх энэ бодлого ер нь ямар байна? Эрдэнэ өрнгийн усан цахилгаан станц одоо яг ажиллахад бэлэн боллоо гэж хэдийнээс эхэлж одоо тэр газар шорооны ажил нь эхлэх хэдийд дуусгаар төлөвлөж байна. Ийм асуултуудад хариулт авъя. Таасруу сайдын микрофон. За зарим манайхан бас өргөдлөө хариулж. За эгийн голын усан цахилгаан станцыг бол одоо барих нь зайлшгүй манай гормын зохицуулалтын шаардлагатай дээ. Энэ чинь 300 мегаватт систем заахгүй. Энэ байх юм бол манай систем ямар ч асуудалгүй болно. Өөр одоо ийм хүчин чадал гарах усан цахилгаан станцын нөөц манад байхгүй. Хамгийн чухал. Оросцын хувьд бол байгаль нуурт нөлөөлөх гэсэн судалгаас одоо нөгөө биологийн зүйлийн судалгааг нь хийх ёстой. Тэрэн дээр Францын компанитай гэрээ байгуулсан нэг мөнгө төгрөгийн асуудал нь би удахгүй шийдэгч байх гэж бодож байна. Тэгэх юм бол одоо энэ биологийн үнэлгээ хийгдсэний дараа тэгээд энэ барихгүй асуудал шийдэгдэнэ гэж ингэж ойлгож байгаа. За мөн энэ дээр нэг ийм боломжийг бид нар хайж байгаа. Энэ гарч байгаа усны 10% тухайн улсаар ашиглах боломжтой юм билий. Тэгэхээр энэ дээр нь түшиглээд таны дээр хэлээд байгаа шиг нөгөө нэг усан одоо нөөц сан үүсгээд
pump storage гэдэг юм. Уулын орой дээр ч юм уу ингэж үүсгэчихэд тэгээд тэрийг нэг оргил ачаалын миний 6-9 цагийн хооронд ашиглаад ингээд доошо буулгаад ашиглчихдаг 3 цагийн хугацаанд. Ийм станц зорих боломжийг бас эгийн гол дээр бид нар үзэж байна. Одоо үеийн эгийн голын 10% одоо авж үзэж цөөрөн байгуулж байгаа тэрийг ашиглах боломжийг. За Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тэжүү боловсруулалт дууссан. За одоо хятадын худалдааны яамнаас нь зээл одоо олох хэсэг асуудлын шийдвэр гарсны дараа тендер зарлахын процесс явагдана. За бидний төлөвлөж байгаагаар бол нэг 24-5 он гэхэд бол энэ 90 мегаваттын станц ашиглалтанд орно гэж ингэж төлөвлөж байгаа. За манайхан үлдсэн асуултанд нь хариулж. Нэг номерын микрофон. За Баттамөр гишүүний асуултанд хариулъя. Инг тайван бодлогын газар. За хэлийн бомбын цахилгаан хангамж бол дотоодоос хангах боломжтой бомбтууд бол цахилгаан дамжуулах шугам татж байгаа. За боломжгүй газруудад цаашдаа бол энийг сэргээгт хэрчим хүчийг хослуулан одоо бас хангах юм боломжтой бол байгаа. Энийг бол судалж байгаа. Тэгээ одоогор бол нэг 80 хэдэн моогоор бол бас хятад зэрчим хүчээр хангаж байгаа бомбтууд байж байгаа. Энийг ирээдүйд сэргээгт хэрчим хүч хосолсон одоо ийм системийг бол хэрэгжүүлж ханганд энэ Говь Алтай аймгийн Алтай сумыг бол энэ сэргээгт хэрчим хүч цэник хураагуур ингэж хослуулан бүрэн хангахаар ийм төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ цаашдаа бол дэлгэрэх юм аа. За салхины нөөцөө бол говийн бүсийн салхины харин нөөц нарны эрчим хүчийг ашиглан одоо эрчим хүч үйлдвэрлэж зүүн хойд Азийн одоо эрчим хүчний системийг нийлүүлэх одоо судалгааны ажил хийгдсэн. Мөн энд одоо энэ хүрээнд бол бас байгаль орчны нөлөөллийн судалгааны ажил бол давхар хийгдэж байгаа. Та тодруулах уу Баттамөр гишүүнэ? Баттамөр гишүүний микрофоныг өгье. 1 минут. За энэ эгийн голын цахилгаан станцыг усан цахилгаан станцыг барьна гэж байгаа сайдын саналтай нэг байна. Энийг барих хэрэгтэй. Орсын улманы улстай учир зөөгөө одоо энийг барих хэрэгтэй. Манай Сэлэн мөрөнд хил гарангуудад одоо байгаль далаа цутгах хүртэл маш их олон станцууд байж идэг шүү дээ. Тэгээд олон улсын конвенцээр 10% нь авч үлдээж болдог. Энэ дээр одоо түшиглээд Монгол улсын эрчим хүчний энэ системийн цааш найдвартай ажиллагаа нь маш их онцгой чөлөөтэй юм байна. Хоёр дахь асуудал энэ Эрдэнэбүрэнг одоо барихаа шийдэж байгаа нь бол маш сайн байна. Энэ Монгол улсын хөгжлийн зардал бол өндөр байгаа юм. Нийт одоо зардлыг ингээд аваад энэ дотор байж байгаа эрчим хүчний зардал олох өндөр байна. Тийм учраас энэ зардал өндөр байгаа эрчим хүчний энэ усан цахилгаан станц болох сэргээгдэх эрчим хүчний одоо чиглэл рүү энэ төрийн бодлого нь явах нь зүйтэй гэсэн ийм саналтай байна. Би тэр сэргээгдэх эрчим хүчний байгаль экологид хамгийн сүүл. За судалгаа байна уу гэсэн асуултанд 1 номерын микрофон хариулъя. 1 минут. За баууд орж сэргээгдэх юмчны хэлсэн дарга. За сэргээгдэх аливаа зүйл бол мэдээж одоо хэрэг сөрөг нөлөөтэй байдаг. За энэ дээр сэргээгдэх юм чи ялангуяа одоо салхин цахилгаан станцуудын бол байгаль орчинд нөлөөллийн судалгаанууд бол нэрвчсэн судалгаанууд хийгдээ явдаг. За энэ дээр хамгийн их хүндрэлтэй одоо хортой нөлөөтэй байж болох үзэгдэл нь бол шуу, нисдэг шавжны одоо бол одоо хортой байх. Тэгээд тэднээс одоо амь насанд нь аюултай байх тийм нөхцөл бол байдаг. За гэхдээ салхин паркийг байгуулах тоолондоо энэ наривчилсан үнэлгээг үл хийдэг. Тэгээд наривчилсан үнэлгээг хийгээд аль болох тэр ховор шувууны нислэгийн замаас бол холдуулж хийдэг. За энэ түрүүн ихтэй дарга дурдсан тэр манай говийн бүсийн одоо судалгааг бол хийсэн байгаа. За тэрнээ бол мэдээж мөн байгаль орчны нөлөөлийн судалгааг бол давхар хийсэн байгаа. Тэгээ ингээд тодруулаад салхиныг одоо хөгжүүлж болох, нарыг хөгжүүлж болох бүс нутгуудыг бол ялгаж тодорхойлж өгсөн байгаа. За энэ ч юм